эстетик чиглэлжүүлэх төрөлхөйдөх залуучууд барай таньхан Champion Live Beauty-ийн 20 жилийн баярын түүхэн киноны продукт авахтай байлаа баярлалаа. Зүрхсэд хилэж шингээсэн бүхнээс ангилан цэцэгстэй Стив гэж илэрхийлэх аргагүй сайхан өнөр төгдөг. Өрсөлдөөс нэг нахаа эзнэг ажил жижиг боловч зөв сэтгэлээр хандах юм бол үргэлж дэлбэлж дэлгэрхэн дамжих гэсэн сайхан үгээр бид бүхнийг угтан бүлээн авсан өнөөдрийн энэхүү баярын хамгийн гол эзэн болох эрхэм хүнийг та бүхний албан ташлтан дор энэ тайснаа өргөх гэж бүгд албан таши 20 жилийн баярын үнэний хэвэн бол мэдээж Champion Live Beauty мэдээллийн үсгэн байгуулагч зөвлөх хэмч Сүбатрийн Сэрмайма баярын төргийа 20 жилийн үнэний хүргийа хат бүдэн гүрхтасаа өдрийн үнэний хүргийа Хэмжээсгүй сайхан хайраар бэлгсэн гайхалтай сайхан хүмүүсийн ирчгүү чинэрх урагшаах орон зөргөр дүүрэн энэ гайхалтай сайхан үдшийн цэнгүүнийг автоосоор та эхлүүлж сүнслэг нэг тусад нэг эзэж өнөөдрийн гайхалтай сайхан энэ шиг эхлүүлж өгөөч таныг контор өрж байна. За сайн байна уу? Энэ танхимд хорон зөвлөсөн та бүхэндээ ингээд 20 жилийн түүхийг хамтдаа бичилцэж үргэлж намайг дэмжиж тусалж хайрлаж урагшаа хүмүүстийг хүч өгчээсэн та бүхэнд үргэлж талархаж явдаг шүү. Маш их баярлалаа. Dear distinguished guests and dear colleagues and partners and friends, today we are going to celebrate our 20 years anniversary for helping and loving our teammates. За энэ 20 жилийн хугацаанд урагшаа хараад үүжсэн чи 20 жил өнгөрцөн байсан. Үүндээ надад эргээд харахаар 3-4 жил болсон юм уу гэж бодогддог боловч өдөр бүр шинийг эрэлхийлсэн сайн сайхныг түгэж хийсэн гэдэг сэтгэлдэр байсан болоод ч тийм үү цаг хугацаа өнгөрч байгааг мэдхгүйгээр энэ 20 жилийг үдсэн юм аа. Тэгээ 20 жилийн өмнөх ингээд нээлтэн дээрээ би ингээд яагаад хүн өөрийгөө арчлах хэрэгтэй юм бэ гэдэг талаар арсны талаар ингээд нэг богинохон лекц уншсан байхгүй юу. Тэгээд өнөөдөр энэ Үржингийн Гүрэлбаатар баярыг байна л да. Хөдөө нутагт явж байгаа. Тэгээд тэр хүн тэгжээсэй. Би ерөөсөө нээлтэн дээрээ лекц ордог хүнийг мэдлэг олгочих юмсан гээд ийм одоо юм заадаг хүнтэй анх удаа уулзж байна. Би ер нь олон нээлтэнд орчихсон гэж ингэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд өнөөдөр ч гэсэн та бүхэн бас нэг юмны учрыг ойлгуулад өгчих юмсан гээд богинохон бас хэдэн слайд үзүүлье. The last 20 years felt like a 4 to 5 years because I was only looking forward and in a happiness. So every time I celebrate our anniversary, I always try to give some new and usable knowledge to our clients and our distinguished guests. So today I will do it again for this beautiful anniversary, right? I will give you a few minutes of speech. За би та бүхнээс нэгэн асуулт асууя. Таны залуу нас эргэн ирвэл яах вэ? Та энэ талаар бодож үзчихсэн үү? Дотроо төсөөлөд үз. Таны залуу нас эргээд ирвэл та яах вэ? I want to ask one question from you. What happens if your young self returns? Can you imagine yourself inside yourself? Тэгэхээр хүмүүс бол ингэж боддог. За тэр үед ч би их тэггүй ийм цалин гол хөхөд байлаа. Одоогийн мэдлэгтэйгээр залуу нас руугаа эргээд очивол би ч гэсэн үзүүлээд өгөндөө гэж ингэж боддог тийм. За тэгэхээр энэ та бүхний дундаас та одоогийн мэдлэгтэйгээр одоогийн энэ оюун ухаантайгаар өнгөрсөн залуу үед эргэж очивол юу хийх байсан бэ? Энэ талаар хэлэх хүн байна уу? So every people think can I return to my current knowledge to my young self? So I will do better. So I'm gonna ask you again. If you return to your young self, your current knowledge, what will you do? За гараа бид ярих хүн байна уу? Is there anyone to answer? Зөрөгтэй байж та одоо та хүн дотроо бүгдээр бодсон байгаа. Би юу хийх байсан бэ? Тэ? Хариулах хүн байна уу? За тэр хаана гараа өгж байгаа хүн наашаа гараад ирэх үү? Эсвэл микрофон өгдөө.
бүгдээр орой минь төргий. Цамаач хасалсан хариулт. Би яг өнөөдрийнхөө мэдлэгтэйгээр залуу наснд очивол би одоогийнхаа арьсыг илүү их ачлах байсан. Яг одоо бол миний нүрэн дээр аяг мөхчлөлттэй багасаа аяг хамраа шахдаг. Дараа нь нэг хэмжлэг бүтээгдэхүүн тухайд аяг хомс байсан. Тэгээд юусаа хамраа шахалт төрчихтэй оршдог ямар ч ашиг бүтээгдэхүүн төр байхгүй. Тэгээд шугасаа тэр үедээ одоо мэдлэгч угаасаа хомс байсан. Яг энэ өнөөдрийн байдлаараа очих юм бол одоогийнхоос хамаагүй илүү гоё эрстэй байна. Гоё байх байсан. За баярлалаа. За сэтгэлээ ярьсан энэ доктор Жукригийн амьд үйлчлэлийн бэлэг өгье. За бэлгийн тэмдэглээд авчаарай. За энэ одоо дараагийн хэсэг рүү оръё. За одоо бүгд 900 жилийн өмнөх рүү очие. За 900 жилийн өмнө Чингис хаан Чанчин бомбтой уулзаад ямар асуулт асуусан бэ? Хариулах хүн байна уу? За хэлэх хүн тийм. Зоригтойгоор хариулах хүн байна уу? За Гоо сайхантай холбоотой хариулт байх та тийм. Ямар гоё арьстай юм бэ гэвэл ах та. Тэгсэн чинь магадгүй юм аа. За сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Чингис хаан Чанчин бомбоос яаж мөнх наслах вэ гэж асууж байсан. Баярлалаа, баяр хүргэе. Түмэхта. за Арамент. Төмөн гэрэл ахад доктор Жукригийн Millennium Stem Cell гээд амьд эсийн бэлэг өгөөрэй. Бичижаараа манай няхлангууд. За тэгэхээр Чанчин бомбоос та надад мөнхрөх юм авчирвуу гэж асуусан тий. Тэгэхээр биеийг тэжээх засах юм байгаа. Насыг уртсах арга байна. Харин мөнхрүүлэх юм надад байхгүй гэж ингэж хариулсан байдаг. За саяхан 2025 оны 9 сарын 3-нд Бээжингийн парадын үеэр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын тэргүүлэгч Ши Жинпин нар юуны тухай ярьсан бэ? За тэр гараар өгсөн хүн. За тэр микрофон өгч. Хин хоолоо бол яриаггүй те. Арай өөр юм ярьсан баг. За та бүгдийн орой мэндийг хүргэе. Ууган баяр гэдэг хүн байна. Энэ хоёр ерөнхийлөгч маань их чухал юмны тухай ярьсан. За Мэдээж хийн хоолоо ярьсан. Гэхдээ хамгийн чухал нь мөнх наслахын тухай ярьсан. за мөнх наслах за яг тухайлбал юу гэж ярьсан? Эд эсийг шинчилж одоо эд эрхнийг сольж одоо урт наслах тухай ярьсан. За зүг байна. За энэ хүнд бэлэг өгөөрэй. За хэрэлээ би бас микрон зөвгөл яваад байгаа шүү. Тий. Би бол хариулт мэдж байгаа шүү дээ. Би баг 3-ыг авахар болчихлаа. Энэ хоёр эрхэм болвол бид нар бол ингээл дайн байлтай яриад Украиний асуудал яриад ингэх бах гэж бодож байгаа байхгүй юу? Яг үнэндээ энэ хүмүүс яаж урт наслах вэ? Эргэтэн шилжүүлэн суулгуул ер нь 150% нүүхэнд насалчих юм биш үү? Ер нь одоо өгшгүй байх боломж байна гэж ингэж хоорондоо ярьсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс эмгтэй хүмүүс байна уу? Бүгдээрээ Чингис хаан энэ Ши Жинпин эмгтэй хүмүүс байсан уу? Хин бэлэг авах алуу гараа өргөч. За энэ Тэгэхээр энэ бол эргэжтэйсэн байна. эргэжтэй байсан байна зөв хариуллаа. За тэгэхээр энэ хүмүүс нь штэ адилхан хүн байхгүй юу? Эрэгтэй хүн байсан ч эмэгтэй хүн байсан ч гэсэн илүү залуу байх юмсан, урт наслах юмсан, хүсэл мөрөөдлөө биелүүлэх юмсан. Миний энэ насан дээр ингээд ирэхэд би хийгээгүй дутуу юм маш их байна. Энийг би гүйцэлдүүлэхийн тулд урт наслах юмсан гэж ингэж бүгдээрээ хүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүгдийн дунд ч гэсэн бүгдээрээ тэгж хүсдэг. Тэгсэн мөртлөө ярихдаа юу гэж ярьдаг вэ? За би ч яах вэ? Болоодоо нөх урт наслаад яах вэ? Тэгдэг өстэй. Тэ? Тэгэхээр бидний үнэн сэтгэл үнэхээр ээжигээ мөхрүүлчих юмсан. Өөртөө урт наслах юмсан, хийж бүтээх хүсэл зорилгоо биелүүлэх юмсан гэж ингэж бодож амьдрдаг аа. За тэгэхээр бүгдээрээ урт наслах хүсэл байна уу?
Байна уу? За байвал бүгдээрээ нэг босоод зогсчихъя. За. За хоёр алгаа хооронд нь ингээд тавсраад за 10 удаа яг өөдөөдөөс нь харуулад хурдтай алга ташин шүү. Заяа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За баярлалаа. Энэ нэг нас нэмлээ. Одоо суухтаа анхаарна. Суухтаа анхаарна. За одоо ингэж суухтаа эхлээд ингэж зогсож жагаад нуруугаараа хотойно. За ингээд өгцгөөс сандал руугаа явуулна. Өгцгөө сандал руугаа явуулна. За зүйтэй. За одоо ингээд та нарын суудал ингээд зөв болоод ирэхээр бүх урсгал чинь хэвээ явах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа. Ингээд та бүхэн 5 нас нэмчлээ шүү. 5 нас. За тэгэхээр энэ ерөөсөө цаг хугацаа өнгөрсөн ч хэдгээр зуунд байсан ч гэсэн хүмүүс урт наслах, мөнх наслахыг хүсэж исэн. За тэгээ хүмүүс эргэтнээ солиод л байвал урт наслчих уу гэдэг асуудал үүснэ үсттэй. За би одоо зүрхээ сольчи, илгээ сольчи, бөөрөө сольчи, бүгдийг сольчи. Урт наслах боломж байна юу? Хариулах юм байвал микрофон бэлэн байна. Энэ хүмүүсийн баг бодлогыг мэдчихэв. Тэгэхээр бид бол энэ дээр энийг ингээд яхахын тулд монгол хүнийг урт наслуулах зорилт тавьж ажилласан юм аа. Тэгээ монгол хүний ерөөсөө зөнгөлөн тохиолдох өвчлөл юу юм бэ? Ерөөсөө насваралтын үндсэн шалтгаан юу юм бэ гэдгийг ингээд тодорхойлоод гаргаад ирэхээр хамгийн түрүүлээд зүрх судасны асуудал, дотор эрхтний асуудал, уушигны асуудал гэдэг ингээд жагсдаг байхгүй юу? Тэгэхээр хэдэн 10 жил, хэдэн 100 жилээр монгол хүний насваралтын шалтгааныг өөрчлөхгүй бол бид нар урт наслах боломжгүй байгаа юм. Боломжгүй байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд судалгаа хийхдээ эхлээд би за хүний энэ бие чинь 6 том системд ингээд аваад үзэх юм бол эхлээд ерөөсөө энэ шим тэжээл дутагдлаас хүн маш их хохирол амсдсан байна гэд хүний гидсэн дээр эхлээд судалгаа хийлээ. Энэ миний 15 жилийн ажил. 15 жил. Гидсэн дээр судалгаа хийгээд хүний гидсний ханаар шимэгдэж байгаа шим тэжээл яаж сайжруулах вэ? Бид нар чинь ерөөсөө энэ 56 оноос хойш шим тэжээлийг дутуу авах нөхцөлийг улсаараа бүрдүүлсэн байдаг байхгүй юу? 56 оноос хойш цагаан гурлыг өргөн хэрэглээ болгосноор бид нар ерөөсөө хүүхдээ бүгдийг жонхуугаар тижээж анхны хооллолтыг өсгөж эхэлсэн юм аа. Тэгэхээр энийг сайжруулахын тулд тэр гидсний шим тэжээл авах чанарыг сайжруулад ингээд хүмүүсийг одоо 15 жилийн хугацаанд ингээд гидсийн цэвэрлээ сайжруулад ирэхээр хүн сэргээд гоё болоод инээмсэглээд нүүрэн тунгалаг болоод гоё болдог байхгүй юу? За ингэтэл энэ удаа үргэлжлэхгүй байна. Энэ яагаад үргэлжлэхгүй байна? Энэ авсан шим тэжээлээ яах вэ гэд ингээд үзэхээр тараадаг систем энэ судсан турбаа болцсон байдаг. Судсан турбаа болцсон. Тэгэхээр нарийнхан судсаар ийм одоо эргэтнүүдэд тижээх гээд явж байгаа юу маань бүх одоо эргэтэн систем маань бүгдээрээ ингээд нөгөө үйлдвэрийн газар гэж авч үзэх юм бол ийм одоо залуу хөхлөг сэртэнгээр буюу юм шим тэжээлийг хүлээж авах хэрэгтэй байтал бид нар ингээд шавдсан байдаг. Ингээд шавчхаар та ямар сайхан зүйл идлээч гэсэн хаягдал ихтэй, би шингэх юм байхгүй, судсандаа алдагдал ихтэй, гидсийн бохирдолтой болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүгдийг ингээд зөөрлүүлээд хэлэх юм бол бид нар зэвтэй турбаагаар эрүүл ус ууж чадах уу гэдэгтэй адилхан болчиход байгаа. Тэгэхээр тэрнээс хүлээж авсан шим тэжээлээ бид нар тараахын тулд дахиад ингээд одоо яах хэрэгтэй вэ гэж судлаад үзсэн чинь гидснээс шалтгаалаад ийм олон өвчин шалтгаалж яадаг. Одоо бидний ерөөсөө энэ эд эстэй хамааралтай за одоо би удамшлын өвчтэй, би системийн өвчтэй гэдэг нэрлээд байдаг зүйл маань гидсний ханын цоорол. Гэтэ хүнд мэддэхгүй, нүдэнд харагдахгүй ийм цоорлоос шалтгаалаад бид нар шин тэжээлээ дутуу аваад байдаг юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эндээс нөгөө цусанд алдж байгаа, хоолоор орж ирж байгаа ням бактериас гадна тэр одоо пестицид, тэр ургамлыг ургуулах гад бордож байгаа бордооноос ахгүйла бохирдол ороод ирэхээр ийм олон өвчний шалтгаан болчиход байгаа. За энэ одоо өвчний шалтгааныг ингээд судлаад
цааш нь ингээд яваад ирэхээр би зүрх судал руу орохоос өөр аргагүй байдалд орсон байхгүй юу. Тэгээд зүрх судснаас эхлээд би ингээд үзсэн чинь хүний зүрх судас чи эхлээд үүсдэг юм байна. Мэдрэлийн судал үүсдэг юм байна. Тэ? Мэдрэл хурж байгаа бүх газар цус очдог. Мэдрэл муудах биш. Мэдрэл нь дарагдаад явах зам нь жижигрээд байгаа газар л цус баг очдог учраас энэ одоо асуудлууд даамжраад байд юм байна гэдгийг ингээд судалсан. За ингээд 5-7 хоногт ингээд бүтчихсэн юм хүүхэд маань цаашдаа ингээд хүн болоход нурууны энэ бүх одоо шугамуд чинь өөр өөрийн одоо ийм юутай эзэнтэй. Тэгэд өөр өөрийн эзэнтэй буюу өөр өөрийн шугамд хамаарах ийм эргэтэн системүүдийг мэдээллийн зөв дамжуулаад сайн өгөхгүй бол буруу мэдээлэл дамжаад байгаа байхгүй юу? Жишээлх юм бол за би ингээд газрын татах хүчний нөлөөгөөр амьдраад байлаа, бүхийгээ суучдаг, компьютерийнхаа өмнө суучдаг, маш сайн ажиллаад байгаа гэд ингээд бодоод явж байтал бид нар энэ нурууны үеинүүдийг аажмаар шахаж идэг. Аажмаар. Ингээ аажмаар шахаад ахаар энэ дундуураас яваад энэ эргэтнүүдэд мэдээлэл түгэж байгаа шугамнууд маань нарийсаад байгаа гэсэн үг байхгүй юу? Нарийсаад байгаа. Тэгэхээр би нас агчлаа. 2 аяг хоол идсэн. Би залуу байхдаа 2 аяг хоол идэхэд асуудалгүй шингэдэг байсан. Одоо яагаад шингэх болцсон юм бэ? Гэд үзэхээр энэ 2 аяг хоол орлоо. Эндээс тарих руу ирж байгаа мэдээлэл 2 аяг баймаар байна. 2 аягийг боловсруулах юм ялгаруулж өгөөч гэд ингээд мэдээлэл өгөхөр нөгөө нурууны шугамар чи явж байгаа шугам маань эргээд тархинаас эрэхтэй тал аяг хоол идсэн юм байна. Тийм хэмжээний юм ялгаруул гэдэг ийм нарийнхан шугамар мэдээлэл нь очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр дутуу мэдээлэл нарийнхан замаар очихоор бид нар хоолоо боловсруулж чадахгүй, нөгөө залуугийн хүчин чадлаа гаргаж чадахгүй төвшөнд хүрчээд байгаа. Тэгэхээр энэ нурууг би яаж илүү одоо залуужуулах вэ? Энэ шахагдсан нуруунуудыг би яаж зөв болгох юм бэ гэд ингээд дараагийн эрэл хайгуулд явсан байд юм а. Тэгэхээр энэ одоо нурууны мэдээллүүдийг сэргэж өгөх юм бол цусан хангамж сайжрах юм байна. Цусан хангамжуудыг сайжруулахын тулд бид нар энэ хамгийн анх үүсэж байгаа цусаа хүргэх гээд үүсэж байгаа мэдрэлийн системүүдийг сайжруулах хэрэгтэй байна гэдгийг ингээд судлах шаардлагатай болсон. За ингээд мэдрэлийн системийг би сайжруулахын тулд нурууг тэгшлэхийн тулд одоо Солонгосын тэгшвээ судлалын хүрээлэнтэй хамтарлаа, Slimming Go группийнхэнтэй хамтраад хүний нурууны байх ёстой потенциалт хэмжээнд залуужуулаад өгөхөөр мэдээлэл аягүй сайн дамжаад бүх идэрхтэн байрандаа ирээд ингээд дараагийн шин тэжээлийн авах боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цус судлалыг бид нэр сайн болгохын тулд хин ч ачаагаа сайхан замаар хүргэчихье гэж бодно. Гэтэл бидний судас дархны замаар Улаанбаатарын төгжрэлтэй замаар явхаар шин тэжээл авч чадах болчиход байгаа байхгүй юу? Шин тэжээл авч чадах. Тэгэхээр шин тэжээл дутагдж байгаагаа бид нар хөгшөрж гин гэж онцлоод байгаа юм. Хөгшөрч байна гэж онцлоод байгаа. Тэгэхээр шин тэжээлийг одоо сайжруулах арга замыг сайжруулахын тулд би энэ судасны одоо судалгаануудыг хийгээд энэ цусыг яаж залуужуулах юм бэ? Тэ? За одоо энэ дээр ингээд бичлэгэн дээр нэг газар явж байгаа дотор ханаа нарийсаад ирэхээр цаашаа шин тэжээл нь явхаа болчихж байгаа зү тэ. Тэгэхээр энэ бүгдийг сайжруулахын тулд судас залуу байх хэрэгтэй юм байна. Цусан залуу байх хэрэгтэй юм байна гэд энэ цус судасны судалгаанд явсан. Ингээд нарийн одоо судсуудыг яаж тэжээх юм, капилляруудыг тэр эд эргэтнүүдэд очиод тэжээлээ юулж байгаа капилляруудыг яаж ажиллагаанд оруулах юм бэ гэдэг ийм судалгааны ажлаа хийх болсон юм аа. За ингээд бид нар ерөөсөө энэ шин тэжээл авч байгаа чинь хуваарлагдана өөрсдөө. Хуваарлагдана. Бид нар одоо жоохон юм мэдлээ гидсэн дээр шүүгдээд орохдоо баг хэмжээний юм ороод цусаар дамжихтаа, судсаар дамжихтаа дахиад замдаа алдаад байгаа шүү дээ. Нөгөө төгжрэлтэй замаараа яваад дархныхаа замаар Улаанбаатарын төгжрэлтэй явахаар тэр очиж байгаа жоохон шин тэжээлээ эхлээд булчин махандаа хуваарлаад эннээсээ илүү гарах юм бол өөхөнд хуваарлдаг байхгүй. Өөх юу гэж хэлдэг вэ гэхээр за хизээ юу болохыг мэдэхгүй шүү дээ. Намайг тэжээ дараа нь би хэрэг болно шүү. Гэт ингээд хамаг шин тэжээлийн 2 дугаар шатн дээр авчдаг. Тэгэхээр энэ ямар тохиолдолд хамгийн хүчтэй илэрдэг вэ гэхээр байнгын дайет барьдаг. Жилийн туршид хаврын улиралд хоолоо сой, намрын хувиралд хоолоо сой, ингээд тураатахыг, тэгээд тураатахыг гэд байнга бие зовж идэг хүмүүсийн мэдээлэл нь юу гэж өгдөг вэ гэхээр өөхөө тэжээ гэд ингээд өгчдгөр ерөөсө турдаггүй. Хоолоо сойгоод тураад амжилтанд хүрсэн хүү ер нь байхгүй те. Та нар бодоод үзээрэй. За эндээс ингээд
өөхнөөс илүү гарах юм бол ясан дээр тижээдэг юм аа. Яс тижэл авдаг. Тэгэхээр ясан дотор ийм цусан судлууд ингээд байгаад тэндээс илүү гарсан тижээлийг авах гад тэгэхээр маш зузаан өөхтэй бол маш их шин тижээлийн дутагдaltaй болчиход байгаа байхгүй өөхөө тижээх хэрэгтэй болчиход байгаа учраас. Тэгэхээр өөхөө тижээгээд илүү гарсан нь ясаа тижээх гэх тэгэхээр хүрхгүй байхаар яс нь өвдөж эхэлдэг, үе мөч нь өвдөж эхэлдэг. За энийгээ бид нар артрит буюу үе мөчний өвчин гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ баг байхдаа та нар ингээд шилбэр чи өвдөжсэн үү? Өсгөж байгаа шүү. Чи өндөр болох гээд өвдөд байгаа юм ба гэж хэлээд өвдөжсэн тохиолдол бий юу? Тэ? Тэр ясанд шин тижэл дутагдаад байгаа учраас өвдөд байгаа байхгүй юу? Түүнээс шин тижэл дутагдахгүй байгаа хүн өвддөггүй. Би бол гэр бүлээсээ онцгой шилбэн өвддөг хүүхэд байсан байхгүй юу? Тэгээд шөнө орилоод уйлдаг. Тэгээд орилдог миний хөл бариад өгөөч гэх. Тэгээ манай аав энэ бүгдээрээ яг шилбэн өвдсөн баг. Чиний шилб бол онцгой их өвддөг байсан шүү. Ерөөсө шүн ирээ бариадаг гэд орилдог хүүхэд байсан гэд ингээд хэлж байгаа байхгүй юу? За энэ яс тижээгдээд илүү гарсан нь энэ чөмгөө тижээ. Чөмгөө. Тэгэхээр чөмөг тижээгээд өдөржин шин тижээлээ авчаа шүн тижээгээд үүдэлс гэдэг юмыг гаргадаг. Үүдэлс нь таны цусыг, эдийг, эд эрхтнийг нөхдөг оройны 10 цагаас энэ үйл ажиллагаа эхэлдэг байхгүй юу? Бид нар 10 цагт юу хийж яадаг вэ? Телевизрээ үзээд мониторонгоо хийгээд за тэгээд утсаа үзээд гэр бүлтэйгээ уулзаад найз нөхдөйгээ уулздаг цаг 10 цаг байгаад байгаа зү. Тэгэхээр өөрийнхөө цусыг бараад үүдлээсээ ялгаруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд ингээд өөрийгөө ингээд одоо богино наслуулах гад ингээд сууж ядгаа гэсэн үг. За энэ одоо bone marrow буюу энэ чөмөг тижээгдээд эндээс илүү гарсан шин тижээл нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үржлийн эрхтнийг тижээдэг. Тэгвэл одоо өнөөдөр Монголд яагаад одоо хүүхэд гидсэндээ амьгүй болоод байна? Яагаад 90 оноос хойш төрсөн хүүхдүүд энэ хүүхдийн одоо өсөлтөнд гидсэндээ зогсоод байна тий? Ингээд үзэхээр шин тижээлийг гүйцэд авч чадахгүй байгаа учраас тэр хүүхдийг тижээж чаддаг. Цуснд нь тижээл байхгүй, анхны хоололтоор шин тижээл дутагдaltaй байгаа учраас ерөөсөө энэ шин тижээлийн дутагдал болоод байдгаа гэсэн үг. За тэгэхээр ийм системтэйгэр хүн тижээгддэг байх нэ. Тэгэхээр Монгол зүүр үгэнд нас залуу цус шингэн гэж ярьдаг те. Та нар юу гэж бодож байна? Насан залуу хүн цусан шингэн байдгүй. Би бол энийг туршиж үзээд бүгдийг нь үзээд худлаа юм байна гэж бодсон. Эсвэргээрээ цусан залуу хүн насан залуу байдаг. Цусан залуу хүн. Тэгэхээр цусан залуу байгаа хүн л эд эрхтний тижээх чадвартай болно. Тэр эд эрхт нь тижээгдэж ажиллаа явуулж байгаа учраас хүн эрч хүчтэй байдаг. Та нар ингээд сандгүй оюутан байхдаа ингээд нөгөө юуны хөдөө орон нутагт ажиллаар ингээд сангийн аж ахуйн хуваагдаад явхаар зарим нь ерөөсө daardгүй дэрчигнээл ингээд нүцгэн подолготойгоо гүгээд идэг. Зарим нь хөлдөж өгөх гээд ингээд ядгүй штэ. Тэ? Хэцүүдэд идэг. Тэгэхээр эн чин цус нь ямар байгаа юм бэ гэдгийг л илэрхийлж байгаа. Илэрхийл байхгүй. Тэгэхээр энэ одоо системийг сайжруулахын тулд бүх биеийн системээр орохоос өөр аргагүй байсан. За ингээд энэ судалгаануудыг явуулаад үзэхэд энд үр дүнгийн одоо юг үзүүлээ. Хэрвээ бид нар ясаа тижээж чадахгүй бол ийм байдалд хүрээд байгаа юм. Эхнийх нь ясны сэргэжилт болцсон. Ийм. Хоёр дахь нь ясаа тижээж чадахгүй байгаа учраас яс нь нэлэгдсэн ийм зургууд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар болохоор энд л нэг юм өвдөд байгаа гэж бодоод байгаа биш. Нийт системээрээ би чи асуудал болчиход байгаа юм байна штэ. Би нийт системээрээ ясаа тижээж чадахгүй байгаа юм байна штэ гэж бодохын оронд энийг очиод ухаад тэрийгэ очиж хатгуулаад эндээс шинжилгээ авахгуулаад тэрийг цоолоод ингээд яваад байдгаа. За энэ ингээд зураг жоохон бүдэг байгаа ч гэсэн хүний биед энэ 82 насалсан хүний судасны хан 103 насалсан хүний судасны ханын зураг байхгүй юу? Эхний зураг нь болохоор архаг өрөвсөлтэй хүний судасны зураг, хоёрдугаарт нь энэ бараг өрөвсөл байхгүй баг хэмжээний ийм өрөвсөлтэй судасны зураг байгаа. Тэгэхээр хүн дотор өрөвсөл гэдэг юм яваад ахаар хүмүүс антибиотик уучна гэж бодоод идэг. Антибиотикаар ийм өрөвсөл ерөөсөө намддаггүй.
бид нар хурц өрөвслийг л жоохон дарж байгаа болохоос биш байнгын архаг өрөвсөл буюу эд эсийнхаа эсрэг ажиллаж байгаа зүйлүүдээ ерөөсөө дарж чаддаггүй. Тэгэхээр бүтэн биеийг сайжруулад энэ судас гэдэг том эрхтнийг бид нар залуужуулад тэр дотор явж байгаа одоо цусыг шин тэжээлтэй болгох юм бол бид нар шин тэжээлээ аваад залуу байх боломжийг олж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бид нар энэ 20 жилийн хугацаанд бид нар ерөөсөө л хүнийг суур үндсээр нь залуужуулахын төлөө ийм одоо ажлуудыг хийж ирлээ. Одоо би та нарыг нэг суудлын засаа суулгасан шүү дээ. Одоо та нар суудлаа эвдэлцэн сууж байгаа биз? Суудлаа эвдэлцэн сууж байгаа. Тэгэхээр бид нар байнга энэ одоо ахар сүүлнийхаа үзүүр дээр суудаг учраас тэнцвэрээ олохын тулд хүзүүгээ бүх хийдэг ийм зуршилтай болдго юм аа. Тэгэхээр тэнцвэрээ олохын тулд хүзүүгээ ингээ бүхийгээд байхаар хүзүү сэрд байнга эвдэрнэ. Энэ тарих руу явж байгаа цусан хаагамж бүгдээрээ боогдно. Зам нь хаагдана тий. Тэгэхээр би юу гэж боддгоо гэхээр ерөөсөө миний зуршил над дотроос би өөрөө өвчнөөгд бүтээгээд байгаа юм байна гэж бодохгүй. Миний энд ингээд өвдөд байгаа аахгүй юу? Энийг хурдан өвчнгийн намдаа гатах гээд байгаа болохоос биш би өөрөө энийгээ бүтээгээд байгаамаа гэж ингэж бодохгүй байгаа даа. За энэ хүний шугам тий. За та нараас нэг асуулт асууя. Дээр үед ингээд намайг хүүхэд байхад гоё ах эгч нар зөндөө байдаг байсан байхгүй юу? Зөндөө байдаг байсан. Та нарт бас тийм байсан уу? Тэ? Одоо ингээд харахаар Монгол хүн чинь жоохон давжаараад байна. Бие ялтрын хувьд жоохон тий одоо дийлэнх нь давжаараад байгаа байхгүй юу? Ер нь ингээд гоё хүн харах айгүй хэцүү болцсон. Гоё хүн гэж ямар хүнийг хэлдэг гэхээр зөв байрлалтай бие авч явж байгаа хүнийг л гоё хүн гэдэг байгаа байхгүй юу? Бид нар ингээ бүхийдсэн ингээ явж байгаа хүнийг гоё хүн гэж хардаг уу? Ойлог те нурууц их ийм хүнийг гоё хүн гэж хардаг. Тэгэхээр бидний байрлал өөрөө таны сэтгэл санааны байдал ямар байхыг гидснээс шалтгаалж байгаа мөртлөө байрлалаас бас шалтгаалж байдаг. Тэгэхээр хүний бие ингээд нөгөө нас ахихаараа намхан болчлоо гэж ярьдаг штэ. Тэр чинь намхан болоод байгаа юм биш. Хүн чинь өөрөө бие буруу байрлуулад өөрийнхөө гидсийг урагшаа түрээд хамаг хавиргаа хооронд нь нягтшуулаад тавьчихаар энэ нөгөө гоё хүн чинь байхгүй болчиход байгаа байхгүй. За тэгэхээр эрүүл чадамжтай байхын тулд бид нар цус, гидс, за тэгээ байрлал гурваа бид нар засах хэрэгтэй байна. Засах хэрэгтэй байна. Тэгэхээр энийг ингээд нэвтрүүлэхийн тулд бид нар ингээд томчуудад лекц уншдгийг. Томчууд ингээд ямар чухал юм бэ гэснээр утсаа хараад ингээ яваад өгдөг байхгүй ингээд. Тэгэхээр нөгөө байрлал засахтаа хойрог байдаг гэсэн. Хүүхдүүдэд хичээл орохоор хүүхдүүд шууд ойлгоно. Дунд ангийнхан маш хурдан засардаг. Бид нар хүүхдээ нуруур нь цохиод чи тэгш суу гэдэг мөртлөө яаж суухыг тэгш суух юм бэ? Яавал тэгш суух юм бэ гэдэг яриаг нь зааж өгдөг. Тэгэхээр энийг ингээд манай байгууллага хүүхдүүдэд ийм тэгш бие ирээдүй. Энэ хүн чи ирээдүйдээ өсөх юм уу? Өндөр болох юм уу? Тамирчин болоод үр бүтээл гаргах юм уу? Бүх бие нь бүх булчин нь зэрэг ажиллаж тамирчин хүн юу гаргана үсттэй? Үр дүн гаргана үсттэй? Амжилт гаргана. Гэтэл чин нэг талынхаа хэрэглээд яваад байгаа хүн чинь амжилт гаргаж чаддаггүй, өсөлтөнд зогсчод байдаг. За хүмүүс бол хамгийн түгээмэл юу гэж асуудаггүй гэхээр би тэгвэл одоо өөрчлөгдөхэд хитрхи хөгшин байгаа юм шүү. Би одоо засрах болов гэж бодож байгаа хүн байна. Надаас энэ асуултыг маш их асуудаг байхгүй. Хит хитэ асуулт байгаа. Тэгсэн мөртлөө дийлэнхтэй хүмүүс юу гэж боддог вэ гэхээр би өөрчлөгдөхэд хитрхи хөгшдөг гэд. Энэ хөгшин байгаа сэтгүүч нь Монгол хүнд аягүй их байгаад байгаа юм байлээ. Ерөөсөө орчуулга хийгээд явж байгаа гадны хүн хүртэл та нар чи ямар хөгшин сэтгүүтэй би хөгшин надад гэж ярих юм. Та нар чи ямар хөгшин сэтгүүтэй хүмүүс вэ гэж биднэрт хэлжсэн байхгүй юу? За тэгэхээр засрах болов гэд ингээд үзэхээр за одоо би энэ дэр 56 оноос өмнө төрсэн хүмүүс маш хурдан сэргдэг. Анхны хооллолт нь цагаан гурал биш байсан байхгүй юу? Биш байсан. Ерөөсөө 10 гурлаа эдэн, зун нь цагаа эдэгээ эдэн, өвлөн мах хүнсээ эдэн те ингээд явж байгаа хүмүүс чи анхны хооллолт нь зүв байсан учраас энэ хүний гидсийг, цусыг залуужуулаад ингээд явхаар маш хурдан засардаг. Одоо энэ хараа 77 настай эрэгтэй хүн 75 настай эмэгтэй хүн гэхэд одоо бид байгаа эрдэс тэжээлийн байдал нь ийм сайн болсон байхгүй юу?
Ийм сайн болсон. Тэгэхээр энэ одоо 6 жилийн өмнө ингээд бидэн дээр ирж одоо уулзаад эмчлээд явхад хүн дотроосоо өөрийгөө эрдсээ гидсээрээ аваад цусаараа тараагаад ингээ өөрийгөө тижээж болдгийм байна гэдэг юм. За тэгвэл 1956 оноос хойш төрсэн хүмүүсийг яхаар за 5 жилийн өмнөөс цус суцаа цэвэрлж байгаа хүний одоо энэ витамины чанар болоод идэж ууж байгаа юмных нь үзүүлэлт нь энэ. За 2 сарын өмнөөс одоо гидсээ цэвэрлж байгаа 53 настай хүнийх зарим витамин нь идэж уудаг юмных нь суур юм байгаа боловч бусд нь дандаа дутагдaltaй байдаг. Одоо ийм балансд одоо шимт хичээлийг авч чаддаггүй. За тэгвэл 3 жилийн өмнө цус судсаа цэвэрлсэн хүний одоо 43 настай хүндээ энэ 38-гээ биччих хүний шимт хичээл авах чадвар нь ингэж өөрчлөгдөж нэмэгддэг юм аа. Тэгэхээр ингэж нөгөө шимт хичээлийн авах чадварыг нэмэхгүйгээр бид нар маш гоё үнэтэй цайтай юм идэж уугаад ингээд бол нэмэр маш бага байдаг. Нэмэр маш бага байдаг. Авдаггүй байхгүй юу? Тэр нь энэ тэнд очиж наалдаад явахгүй. Нэ? За ийм байгаа. Тэгэхээр түрүүний асуултанд хариулт нь энэ мөн үү? Та оройтойгүй. Та оройтойгүй. Та одоо бол өнгөрснийхөө хамгийн настай үе дээр байгаа боловч ирээдүйнхээ хамгийн залуу үе дээр байгаа байхгүй юу? Тийм үү? 20 жилийн дараа би ямар байх вэ? Тэгэхээр би өнөөдөр яг эннийхээ зааг зогсож яснаа. Одоо би хамгийн анхны асуулт та залуу нас руугаа эргээд очивол юу хийх вэ гэхээр бид нар ингээд буцаж очиод өөрийгөө төсөөлж чадж байгаа үстэй. Төсөөлж чадчихна. Би 20 жилээр насаа авахраачвал би өстой ийм хийж ингэх байсан да гэж төсөөлж чадж байгаа шиг бид нар 20 жилийн дараа эргэж харснаа өө хөөрхий тэр үед чинь би залуу байсан юм байна штэ. Тийм биз дээ. Залуу байсан юм байна штэ. Тухайн үедээ бид нар өөрсдийгөө настай болсон, би хөгшин болцсон, надад одоо ер нь л одоо засрах зам байхгүй болов гэж бодоод байсан бол та одоо яг эхлэх юм бол та өөрийгөө шимт хичээлээр тэтгэж чаднаа. Тэгэхээр энэ одоо ерөөсөө хүүхдүүдээс авахуулаад энийг ингээд хийгээд хэрэгжүүлээд ингээд ирэхээр хүүхдүүд маш хурдан засардаг. Хүүхдүүд маш хурдан засардаг. Хүмүүс ойлгочих юм бол эрэгтэй хүмүүс маш хурдан засардаг. Сонирн байна уу? Сонирн байна уу? Эрэгтэй хүмүүс нэг ойлгох юм бол эмэгтэй хүнээс маш хурдан засардаг, маш сайн ойлгодог, өөртөө хяналттай ханддаг, маш сайн ойлгодог юм байдаг. Эмэгтэй хүн яах вэ гэхээр бүх юмны ард өөрийгөө тавьдаг юм. Одоо та бүхэн таны хамгийн чухал юм чи юу вэ? Монгол хүний ерөнхий шин чанаруудыг би энэ 20 жилийн хугацаанд Ахмад надаас илүү настай хүн болгоноос асуусан 2 асуулт байдаг. За нэгдүгээрт нь та энэ наснаас эргээд надад зөвлөхөд юуг анхааруул хэрэгтэй юм байна гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь би юу гэж асуусан гэж бодож байна та нар? За таачвал шагналтай шүү. 2,100,000 төгрөгийн амьд үдлэс өгнө. За хэл. За байж би очиж байна. Хоёлаа авъя шүү заавалж байна. Эргээд нөгөө залуу байсан бол яг юу хийх гэсэн бэ? Тэгээд одоо эргээд нөгөө харамсахгүй тул энэ амьдралдаа юу хийх гэсэн бэ? За арай биш шүү. Уучлаарай. Тэгэхээр юу гэж асуусан бэ гэхээр за та энэ одоо насны өндөрлөг дээрээс надад өгөх зөвлөгөө юу вэ гэж нэгдүгээр асуулт, хоёрдугаарт нь та хамгийн эрхэм зүйлээ дугаарлаад хэд дээр та өөрийгөө байна гэж ингэж асуухаар Монгол хүн 8-аас 13 дугаар дугаар дээр өөрийгөө тавьдаг. 1 дээр нь тэр, 2 дээр нь тэр, 3 дээр нь тэр, 4 дээр нь ажил, 5 дээр нь манай компьютер гэд баг орно. Тэ? Орно. Тэгж явсаар хагаад 8-аас 13 дугаар байр дээр өөрийгөө тавьдаг. Тэгэхээр өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө босгохгүй бол эргэн тойрны бүх юм байхгүй болно. За, тэгэхээр өөрийгөө хайрлна гэж юу хэлж байгаа юм гэхээр би энийг өөр төрөө туршиж үзсэн байхгүй юу? За та ингээд өөрийгөө хайрлаад ингээд өөрийгөө тэврээд за бүгдээрээ өөрийгөө тэврээ. Хайртай шүү. Чамд маш их хайртай шүү. За хэлж чадчихэв үү?
Энэ тэрхгүй байгаа хүмүүс нь яаж байгаа юм? Хайргүй мó? Тэ? Тэгэхээр өөрөө өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө хайрлаад, өөрийгөө тижээгээд, өөрийгөө тэр залуу наснда авч чадаагүй шим тижээлийг одоо алхам бүр өдөр өдрөөр хураах юм бол та илүү залуу, илүү эрч хүчтэй байх боломж бол байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За, дэлхийн ерөнхийлөгчдийг харъя. Улсуудын ерөнхийлөгчдөд. За, 71, 72, 73, 74, 78, 82 гэд ингэж явж байгаа сте. Тэгэхээр та одоогийн энэ өндөрлөг дээрээс одоогийн энэ оюун ухаанаар улсыг удирдуул чадхаар санагддаггүй танд. Тэгэхээр бид нар ингээд бусад улсууд энэ одоо Ахмад настай гэж бид нарыг хилээд байгаа хүмүүс улсаа удирдаад тэр хүмүүс чинь бодлого шийдвэрээ гаргаад улсаа хөгжүүлээд ингээд явж байгаа чинь бид нар настай байна гэд ингээд цааш нь түлхэгчдэг. Маш эрт тэтгэврт гарна, маш эрт чадамжаа алдна. Тэгэхээр чадамжаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс чинь чадамжтай байгаад байгаа учраас улсаа удирдах байгаа юм. Бид нар 82-той Монгол хүний чадамж ямар байдг вэ? 90 настай Монгол хүний чадамж ямар байдг вэ? 78 настай хүнд Монгол улсыг удирдах гэж бид нар итгээд яаж чадахгүй. Улсаараа хөгшин байна, залуу хүн сонгоё гэж баг хэлнэ штэ. Тэгэхээр тэр одоо цаг хугацааг зарцуулаад энэ оюун ухааныг бүгдийг хөгжүүлээд ирсэн хүн улс орноо удирдах потенциалтай болно. Тэгэхээр улс ордныг удирдахын төлөө тэр хүн эрүүл байх хэрэгтэй байгаа, чадамжтай байх хэрэгтэй байгаа. Тийм биз дээ. Тэгэхээр Монгол хүний чадамжийг нэмэгдүүлээд 70-80 настай хүн Монгол улсыг удирдах тэр өдрийг би бүтээхийг хүсэж байгаамаа. Тэгэхээр бүгдээрээ өөрийнхөө чадамжийг нэмэгдүүлээ. Монгол улс чинь цөөнхөн амтай улс. Тэгэхээр нэг хүн 3-5 хүний хөдөлмөрийг бүтээмжийг гаргахгүй бол Монгол улс хөгжихэд бэрхээ. Тэгэхээр маш эрт чадамжаа алдчихад байгаа учраас бид нар бүгдээрээ энэ цагийг бүтээцгээе. За баярлалаа. Баярлалаа. Хэматагта манай Чармзон арьс gooцсол дотор gooцлын хэмлэгийг үүсгэн байгуулагч Сүхбаатарын Цэрмад бүгдээрээ дахин алгадашъя. Баярлалаа.